За юуны өмнө энэ өдрийн мэндийг хүндэт панелистуудаа хүргэе. За өнөөдөр бол говийн бүсийн чуулганаар залуучуудын стратегийн баримт бичгийн хамгийн ихний үйл ажиллагаа инхүү эхэлж байгаа нь өөрөө Монгол улсад залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлд маш том үүрэг оролцоотой анхны хилэлцүүлэг инхүү эхэлж байна. За тэгээд бид нар говийн бүсийн залуучуудын чуулган зориулаад яг зөвхөн тухайн бүстэй эдгээр чуулган болох учраас панел хилэлцүүлгүүдийг төлхөө одоо дэгийн тогтохдоо тухайн бүсэд хамааралтай асуудлаар асуултанд хариулахыг хүсэж байна. За хурлын дэгийг танилцуулахад асуулт асуух хугацаа 1 минут. За гишүүдийн асуултанд хариулах хугацаа 5 минут байгаа. Тэгэхээр цагаа баримтлаад хэдүүлээ хамтдаа асуудлын шийдлээ ярилцсан. За нийтдээ 40 минутын панел хилцүүлэг гэж төлөвлөсөн боловч 5 панел хилэлцэж байгаа учраас 50 минутын хугацаагаар тогтооё. За хэрвээ цаг амжих юм бол заалнаас нээлттэй санал авч бас болж байгаа. За эхний асуултыг би Сэддорч гишүүнд тавья гэж бэлтгэсэн байгаа. За залуучуудын улс төр нийгмийн оролцоог ярихын тулд бид нар 2017 онд баталсан залуучуудын хөгжлийн тухай хуулийг ялчгүй ярьдаг. За тэгэхээр говийн бүсийн хувьд бол яг энэ боловсруул за тэр хөгжлийн асуудал дээр бид нар хөгжлийг нь хэрхэн дэмжих юм тэр дундаа одоо говь сүмбэр, Дорн говь, Өмнө говь одоо Дундгов аймгийн залуучууд дийлэг нь хотод суралцж байгаа ийм дүр зураг байгаа. Өмнө говь бол харьцангуй бас их сургуультай болцсон яваад байна. Тэгэхээр залуучдын хөгжлийг дэмжих чиглэлд бид нар бодлого тодорхойлох төвшөндөө ямар бодлогыг одоо эрх баригчдын зүгээс тодорхойлж ажиллах зүгээрээ юм бэ? Та парламентын гишүүний хувьд өөрийнхөө байр суурийг илэрхийлэхгүй юу? За баярлалаа. За их чухал асуулт байна. Эхний асуулт. Говийн бүс нутаг Монгол улсын төсвийн орлого бүх зүйлийг одоо хамгийн ихээр бүрдүүлж байгаа бүс бай. За та бүхэн ингээд бодоод үз. Дорногов аймгийн энэ бомбд энэ одоо төмөр замыг дагсан бүтээн байгуулалт одоо баригдаж байгаа нефтийн үйлдвэр, Монголын анхны нефтийн үйлдвэр. За Говьсүмбэр аймгийн одоо энэ дид үтц энэ дамжин өнгөрч байгаа ачаа тээвэр, Өмнө говь аймгийн уул уурхайн олон төслүүд, Дундгов аймгийн хөдөө аж ахуйн салбарт оруулж байгаа маш том хувь нэмэр энэ бүгдийг ингээд нийлүүлээд үзэхээр бол үнэхээр асар том эдийн засаг энд эргэлдэж байгаа. Манай энэ бүсийн аймагуудад аль биесээр бүртгүүлэхгүйгээр Монгол улсын маань гадаадын маш олон иргэд аж ахуйн нэгжүүд орлого олж амьдарч байгаа. За эдгээрээс үүссэн одоо татварын мөнгөөр улсын төсөв үүсэж байгаа. За бид энэ бүстэй болж байгаа энэ том бүтээн байгуулалтад бид залуучуудаа оролцуулж байж үр шимээ хүртгий. Тэгэхээр яаж оролцуулах вэ гэхээр залуучуудаа бэлдэх ёстой. Залуучуудаа тэр том төслүүдэд шаардлагатай тэр шалгуурыг хангуулах ёстой. За ингийн тулд багаас нь бэлдэх хэрэгтэй. Багаас нь сургах хэрэгтэй, мэрэгшүүлэх хэрэгтэй. Мэрэгжлийн одоо диплом үнэмлэхүүдийг олох хэрэгтэй. За тэгэхээр Монголын төрөөс бол мэдээж энэ бүсчилсэн хөгжлийг одоо анхны сонгуульд 24 онд хийгээд энэ 4 аймгийг нэг одоо бүс болгоод ингэж явж. За ингээд бид бол энэ завшааныг ашиглаж энэ бүсийнхээ төлөө бүсийнхээ залуучуудыг чадварчуулах, хөгжүүлэх, ажлын байраар хангах, зуучлах, хаана аль аймагт ажилгүйдэл байна, хаана аль аймагт залуучууд ажил хайж байна. Тэр бүгдийг нь одоо зохион байгуулахын тулд төрөөс баримталж байгаа бодлого энэ хуулийн дагуу засгийн газар болон энэ чиглэлээр бол ажил хийж байгаа. Тэгээд засгийн газрын одоо тухайн засгийн газрын бодлого чиглэлтэй нь уялдуулан ажил хийж байгаа. За жишээлх юм бол саяхан хэдхэн хоногийн өмнө Өмнө говь аймгийн техникийн их сургуулийн салбар сургууль дээр газрын тосны ирээдүйн инженерүүдийг бэлдэх ангийн үйл ажиллагааг нээж байгаа. За энэ нээж байгаа энэ оюутнуудыг төрөөс дэмжиж
50% зарлалын улсын төсвөөс 50% зарлалыг Өмнөг аймгийн төсвөөс ингээд 100% тэтгэлэгтэй ийм ангийг нээж байгаа. За энэ ангийг яагаад нээж ийм гэхээр 2028 онд ашиглалтанд орох Монголын нефтийн анхны үйлдвэрийн ажилчид, инженерүүд бэлдэх ёстой. Энэтхэг улсаас ирсэн мэргэжилтнүүд одоо үйлдвэрийг барьж байгаа. Маш сайн барьж илээ, бид бүхэн очиж танилцсан. За ямар ч байсан хугацаанд өгөх бах. Ашиглалтанд орлоо. За олонх нь бол шууд одоо хүлээлгэж өгөөл буцна. Зарим хүмүүс нь үлдээд одоо мэрэгшүүлэх ийм ажиллагаанд орно. За тэгэхэд Монголын инженерүүд бэлтгэгдсэн байх хэвээр. Шинжилгээ ухааны технологийн их сургууль дээр газрын тосны ангид ерөөсөө хүүхэд элсэхгүй байсан. Энэ бол яагаад тэгэхээр одоо төгсөөд хаана ажиллах нь тодорхойгүй байсан учраас элсэхгүй байсан баг. Одоо ингээд төгсөөд ажиллах үйлдвэр нь тодорхой. Монгол улс газрын тосны хайгуулыг энэ үйлдвэр чинь сая 500 мянган тонны үйлдвэр. Жилд ашиглах одоо нефтийн хэмжээ нь. Тэгэхэд одоо Монгол улс нэмж хайгуул хийж энэ үйлдвэрийг хангахгүй бол томдсон үйлдвэрээ гэж нэрлэгдэнэ. Тийм учраас бид бүхэн энэ хайгуул судалгааны ажлаа сайн хийж энэ хайгуулын ажил дээр нефтийн газрын тосны хайгуулын ажил дээр олборлолтын ажил дээр энэ үйлдвэр дээр энэ юу хэрэгтэй вэ? Инженерүүд л хэрэгтэй. Тэгэхээр энэ инженерүүдийг бэлдэх зорилгоор энэ ангийг энэ говийн бүсээс сонгогдсон их хурлын 7 гишүүн хамтраад энэ говийн бүсийнхээ 47 сумаас ядаж нэг хүүхэд элсүүлэх юмсаа гэсэн энэ зорилгоор нээсэн. За дорн говоос хүүхдүүд очсон байна, дунд говоос хүүхдүүд очсон байна. Би 10 гаруй одоо 20 хүүхэд тэнд бүртгүүлсэн. Одоо хичээлийн үйл ажиллагаа эхлээд ингээд явж байна. За мөн одоо энэ Өмнөг аймгийн техникийн их сургууль дээр 4-5 мэргэжлэр элсэлт авч тэр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг нь дааж Улаанбаатарыг сонгоогүй одоо тэр бүсийнхээ нэг аймгийг сонгосон тэр хүүхдүүддээ бол бид бүхэн одоо шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлж байгаа. За мөн одоо Дорногов аймаг дээр анагаахын их сургуулийн бүр маш өндөр одоо олон төгсгсөн ариун их төвхтэй ийм одоо сургууль байна. Тэгээд энэ сургууль дээр одоо хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх, энэ Улаанбаатар хотын үлрэлийг сааруулах, энэ орон нутгийн боловсон хүчний орон нутгаа бэлдэх зорилгоор энэ бүсчилсэн хөгжлийн хүрээнд бол бид бүхэн олон ажлуудыг хийж байна. Цаашдаа энэ Монголын залуучдын холбоо, аймгийн залуучдын холбоонууд бид бүхэн санал тавиад одоо ийм мэргэжлэр энэ аймагуудад одоо ингээд сурах хэрэгтэй байна. Энэ сургалтын юун дээр одоо оюутны дотор байраас ахуулаад одоо сургалтын төлбөрөөс ахуулаад дэмжлэг тусалцаа үзүүлээ гэвэл одоо бид бүхэн ажилланаа. За мөн дээрэс нь одоо зөвхөн оюутан гэлтгүү залуучуудын холбоонд хариалагдж байгаа энэ насны залуучууд маань одоо говийн бүс нутагт байж байгаа энэ бүтээн байгуулалтуудад ажилд орох нь үнэхээр хэцүү байгаа. Одоо жишээ нь оюутлогоод яаж ажилд ордгийг биш мэдэхгүй. Эрдэнэс тавталгоод яаж ажилд орохыг энд байгаа хэн ч чадахгүй. Энэ одоо энэ далд энэ ажилд орж байгаа энэ асуудлуудыг нээлттэй болгож энэ говийн бүсэд өмнө говьт байгаа бол энэ говийн бүсийн хүмүүсээ төрүүлж ажилд авах, ажилтай байлгах. Энэ одоо Говьсонбор аймаг дээр тэр хүмүүсийг мэрэгшүүлэх, энэ техник коллеж одоо Говьсонбор аймаг дээр энэ мэрэгчлүүдийг бэлтгэх зорилгоор бид бүхэн цаашдаа хамтран ажиллах шаардлагатай байгаа. Энэ дээр аймагуудын удирдлагууд санаачлагтай ажиллах ёстой. Сумын удирдлагууд санаачлагтай ажиллах ёстой. Энэ биднийг өнөөдөр цуглуулсан залуучдын холбоо санаачлагтай ажиллаж хойноос нь хөөцөлдөж өдөрт нэг ч гэсэн хүнийг одоо тэр ажлын байраар хангах, найдвартай ажлын байраар хангахын төлөө хамтарч ажиллацгаая. Баярлалаа. За Сэдвар гишүүндээ баярлалаа. Яг түрүүний дараагийн асуулт бол мөнх Баясгалан гишүүнээс асуухаар бас бодож ирсэн асуултаас холболт бол энд явчлаа. Залуучуудын ажил эрхлэлт, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудал. За бид нар ингээд залуучуудын хөгжлийн тухай хуулиндаа залуучуудыг ажлын байрыг нэмэгдүүлэхэд төр өөр анхаарч ажиллана гэдэг бүтэн нэг бүлэг зохицуулалт байдаг. Гэтэл энэ яг практикт өөрөө бүрэн хэрэгжихгүй байгаа юм.
Тэг говийн бүсийн залуучууд одоо ихэнхдээ бас хэдэрч гişүн сая дурдлаа шүү дээ. Уурхад ажилд орох боломжтой байдаг. Гэхдээ орон нутгийн ажил эрхлэлд уурхад бас жин дарах хувь нь бол хангалтгүй байдгаа гэд. Тэгэхээр ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэл тэр дундаа говийн бүсийн залуучуудад бид нар ямар төрлийн ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх талаар бодлого хэрхэн тодорхойлох вэ? Та одоо парламентын гишүүний хувьд те яг энэ ажлын байрыг нэмэгдүүлэх шийдлийг та хэрхэн харж байна вэ? Бид нар бол яагаад гэвэл дандаа л асуудлыг ярьдаг. Гэхдээ асуудлыг тоочод өнгөрөх шүүн шийдлийг заавал ярьдаг байх ёстой гэдэг өнцгөөс шийдлийг та тодруулж өгөхгүй. За мэдээж энд говийн бүсийн залуучууд цугласан энэ ярьслага маань энэ чиглэж байгаа учраас зөвхөн говийн бүсийн хэмжээнд ярих ёстой байх. Гэхдээ энэ бол Монгол улсын асуудал болсон. Одоо манай говийн бүсээс гадаадын одоо их дээд сургуульд явсан өндөр мэргэжил эзэмшсэн хүмүүс буцаж ирээд ажилд орохоор ажлын байр байхгүй. Тэр мэргэжил нь дэлхийд өндөр үнэлэгддэг. Монголд тэр ажлын байр байгаа боловч орж чаддаггүй. За тэр юу вэ гэхээр одоо төрийн албаны ажилд авах зарчим, дээрэс нь улс төрийн юуг нь хангахгүй байгаа. Үзэл сурталыг хангахгүй байгаа. Тэгэхээр Монголын залуучууд одоо улс төрийн энэ нэг одоо бусармаг үйл явдлаас болоод ажилд орж чадахгүй тэг гадагшаа буцдаг. Энэ нэгдүгээрт маш харамсалтай. За дотоодын ихтэй сургууль төгссөн, за эсвэл сургууль сураагүй тийм залуучууд маш олон байна. Говийн бүсэд яг түрүүн сэдвэрж гүшүүний хэлдгээр уурхай ажилд орох. За тэр уурхайд ажилд орох гэхээр яг говийн бүсийн залуучууд бас учир дутагдaltaй орж чаддаггүй. Би 5-7 уурхай дээр очиод ажиллаж байхад ихэнх нь хангаан бүсээс ирсэн тийм залуучууд байсан. Тэгэхээр Монгол улсын их хурлын гишүүний хувьд энэ хүн хангаан бүс, энэ хүн говийн бүс гэх ёсгүй. Гэхдээ л говийн бүсийнхэнд тухайн орон нутагт байгаа тэр уурхайд ажиллах боломж нь олдохгүй байгаа. Энэ ерөөсөө манай говийн бүсийн хамгийн том эмзэг асуудал. Говийн бүсээс одоо 5 толгойн Эрдэнэс 5 толгой гэдэг төрийн өмчт уурхай шүү дээ. Одоо энэ дээр ажиллаж байгаа тэр захирлууд нь өөр аймгийн хүмүүс үүдэг, дахиад өөр аймгийн хүмүүсийг ажилд авдаг. Ийм нэг сэтгэлгээ манай Монголын төрөөс ерөөсөө арилахгүй байна. Тэгээ залуучууд маань одоо эцэст нь юу хийж байна гэхээр уурхайд орох боломж байхгүй. Гадаадд ихтэй сургуульд орж ирээд эх орондоо өндөр мэргэжлэр эзэмсэн мэргэжлэр ажиллах боломж байхгүй. Тэгэхээр л гадагшаа явдаг. Монголын уурыг тарих гойжод амлалт. За дээрэс нь эд яг ажлын насны яг сайхан залуучууд Солонгос руу гарч байгаа. За дээрэс нь манай багш нар бүгдээрээ зуныхаа амралтаар Солонгос руу ч юм уу хаашаа ч юм явж ажил хийж байгаа. За энэ бүхнийг байхгүй болгох шийдэл нь юу вэ гэд 5 сарын 12-нд Монгол Улсын засгийн газар сайшиндад хуралдсан говийн бүсийн анх дугаар зөвлөгөөн болсон. За тэн дээр ерөөсөө л аялал жуулчлалыг бий болгох тал дээр төрөөс анхаараач. Аялал жуулчлалын зээл бий болгооч. Гэхдээ тэр нь зөвхөн говийн зээл гээд говьд төрж өссөн, говьд үйл ажиллагаа явуулдаг, говьд бизнес эрхэлсэн хүмүүст олгооч. Тэгвэл Улаанбаатар хотоос том компани очиод говийн бүсэд аялал жуулчлал эрхэлчээд зөвхөн тэнд хогоо аялчаад татвараа хүртэл Улаанбаатар хотод төлж байгаа. Энийг биш яг говийн бүсэд татварын төлөөлдөг, говийн бүсийн хүн ажилд ордог, тийм шалгуур тавьж өгөөч. Говийн бүсийнхэнд арай хөнгөлөлтөд зээл олгож өгөөч гэдэг асуудлыг тавьсан. Хоёрдугаар нь зохиццын сумыг эдийн засгийн чөлөө төс болгож өгөөч. Жилдээ 5 тэрбум долларын орлого улсын төсөвт оруулдаг сум шүү дээ. Том сум байгаа үстэй. Гэтэл сургууль нь урчаад 1 жил болж байхад сургуулаа барьж чадахгүй. Тэгсэн мөртлөө аймаг нь 1.7 их 80 төгрөгийг Монгол улсын төсөвт оруулдаг. Энийг ингээд ярихаар Монгол улс нэгдсэн төсөвтэй нэгдмэл улсаа ингэж ярьж болохгүй гэдэг юм одоо говийн 7 гишүүний өмнөөс яриад байгаа байхгүй юу. Тэр тэнд хэрвээ чөлөөт бүс бий болох юм бол татваргүй бүс болно шүү дээ. Тэнд чөлөөт өрсөлдөөн бий болох юм. Бид нар төрөөс одоо ажлын байрыг энэ гэж хийж өгөхийн оронд хамгийн амархан юм бол чөлөөт өрсөлдөөнийг л бий болгох. Тэр нь чөлөөт эдийн засаг, бизнес эрхлэх. Боломжийг л бий болгоод өгөх юм бол хүн өөрөө хийчдэг. Тэгээ тэр боломжийг бий болгох гэж тэр эдийн засгийн чөлөөт бүс болгох асуудлыг бас оруулсан засгийн газрын хуралдааны тэмдэглэлд ороод дэмжлэг авсан харамсалтай нь сар хүрэхгүй хугацааны дараа Монгол Улсын засгийн газар огцорцсон. Тэгвэл Монгол төрийн залгамж халаа гэж заавал байх ёстой. Энэ бодлогыг цааш нь манай говийн бүсийн гишүүд бол авч явах гад засаг төрд уламжлал байгаа. Энэ мэтчлэн боломжийн
татврын хөнгөлөх, татваргүй болгох, говь тэрвээ аялал жуулчлал эрхэлж байгаа бол говийн бүсэд бүр татврын газарт бүртгүүлсэн, говийн бүс бүртгүүлсэн аж ахуй нэгж, говийн бүс төрсөн хүн ч гэдэг юм уу. Эсвэл говийн бүсийн зээл гэж тусдаа гарах хэрэгтэй. Тэгвэл яг адилхан. Нэг бол залуучууд улс төрлөө орж иж, дараагад долгонжиж ажил төрөлтөө болно, нэг бол гадагшаа явна. Ийм л хоёр зам байгаа. Дамл ийм замыг бид нар хийж өгөх ёсгүй. Тийм учраас улсын хурлын гишүүний хувьар манай бүсийн гишүүд энэ дээр бол нэлээд сайн анхааралтай ажиллаж байгаа. За мөнх баясгалан гишүүндээ баярлалаа. За яг бид нар 5 сарын 12-ны өдөр говийн бүсийн чуулганы Монгол Улсын засгийн газар Дормгой аймгийн Сайн Шанд сумад хийсэн. За говийн бүсийн нийтдээ 4 аймгийн засаг дарга болон иргэдийн урлын төлөөлөгч, тэргүүлэгчид, за тэгээд улс төрийн нам болон бусад одоо нийгмийн байгууллага, бизнесийн төлөөлөл нийт маш өргөн үрээтэй хуралдсан. Тэгээд тухайн чуулган дээр юу яригдсан бэ гэхээр Говьсөнбөр аймгийн нөө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд айгүй сайшаалтай, манлайлалтай оролцож байгаа гэдэг өнцөг бас тухайн хурлууд дээр яригдсан. Тэгээ Говьсөнбөр аймгийн хувьд сая одоо бид нар залуучуудын ажил эрхлэлтийг ярьж байгаагийнхтэй Бат Эрдэнэ даргаас холбогдуулаад асуухад энэ жил жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд иргэдийн төлөөлөгчтэй хурал төсөвдөө 500 орчим сая төгрөг баталсан гэж ойлгосон. Тухайн 5 сарын 12-ны өдрийн хурлаар. Тэгэхээр энэ жидүүг дэмжих чиглэлд тухайн одоо төсвийг чиглүүлснээр залуучуудын бодит ажил эрхлэлтэнд хэрхэн нөлөөлнө гэж та бүхэн харж байна. Говьсөнбөр аймгийн сайн жишгээ бас одоо говийн бүсийн бусад залуучуудын төлөөлөл хүрэлцэн ирснийх бас хуваалцахгүй юу? Баярлалаа. Тэр яг бүсийн уулзалтан дээр яригдсан бол яг бид нэр хөдөөж хаамнаас ирсэн бодлогыг дэмжсэн. Тэр нь юу байсан гэхээр хөдөөж хаам бол жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр ямар хэмжээний мөнгө тавьж өгнө үү? Тэрийг даблдаад нуглаад одоо бас санхүүжүүлэх ийм чиглэлийг тавьсан. Орон нутгийнхаа хөгжлийн санд бид нэр 300 сая төгрөгийг тавьсан. Орон нутгийнхаа бизнес маш бага л да. Гэхдээ энэний 600 сая болгож өгсөн. Тэр бүсийн уулзалтын үеэр бол одоо мэдээж энэ нөгөө орон нутгийнхаа бизнесийг дэмжих чиглэлээр маш цөөхөн аймагуд энэ багч гисэн бас хөрөнгө оруулалтаас шийдээд энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд зээлийн мөнгийг орон нутгаас тавьсан аймагуд дээр ингэж өшөө нэмэгдүүлж гисэн байна. Тэгэхээр бидний яг гол зорж байгаа юм бол манай аймгийн хувьд мэдээж одоо бид нар бүсээрээ хөгжлөнө гэдээ маш зөв бодлогыг Монгол Улсын засгийн газар гаргасан. Зөвхөн энэ хүрээнд бид нар одоо өмнө говьшгоо, дорн говьшгоо ингээд улсын төсөвт өдрүүлээд эдгээр маань бол ажлын байр одоо бүтээн байгуулалт их өрнөж байна. Бид нэр бол одоо юугаараа одоо түрүүн бас би ярьсан энэ татврын бодлого дээр нэг жоохон өөрчлөлт хийх хэрэгтэй юм байна. Манай аймгийн хувьд бол гол одоо зорж байгаа юм бол бид нэр одоо бас орлогоо тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх энэ ажлын байрыг бий болгохтой холбоотой бол маш их анхаарч байгаа. Тэгээ ямар нэгэн төрийн байгууллагаас гардаг чөлөө зөвшөөрөл одоо Монгол Улсын засгийн газар бүх төвшөндөө анхаарч ах шиг байна. Энэ хувийн хвшлийг дэмжих чиглэлээр нь онцгой анхаарах ийм үүрэг чиглэлийг л өгж явж байгаа. Энэ яг шинээр бизнес, гарааны бизнес эхэлж байгаа. Сая хэдхэн хоногийн өмнө ерөнхий сайд хүртэл яаж илээ. Ямар нэгэн байдлаар татвараа төлөөгөөгээд татврын дан саадаг нөхцөл байдлыг одоо болох хэрэгтэй шүү гэдэг ийм үүрэг чиглэл өгч байхад бас баярлсан. Яг энэ үйл ажиллагааг бол бид одоо яг энэ засаг авснаас хойш бүх төрийн байгууллагууд дээр хэрэгжүүлж байна. Аливаа барилга байшин барихтай холбоотой тусгай зөвшөөрлүүд, одоо худалдаа үйлчлэгтэй холбоотой тусгай зөвшөөрлүүд гэдэг юм. Энэ бүх юмнуудыг бол хүн сурталчилгаа маш хурдтайгаар шийддэг байх ийм үүрэг чиглэлүүд өгж байна. Говьсөнбөр аймагт одоо хамгийн энэ жил гэхэд чинь бид нэр ийм хэмжээний орон сууцыг эхлүүлж байгаагүй. Энэ жил 500 айлын орон сууцыг эхлүүлээд явж байна. Энэ бүгдээрээ бас яг залуучууд чиглэсэн. Дэлгэр сайхан сайд энэ дээр төрөөсийн орон сууц гэдгээ эхлүүлнэ гэдгээ амласан. Тэрийгэ хийсэн 280 айлын орон сууцыг 260 айлын орон сууцын барилгыг энэ чиглэлтэй ингээ эхлүүлээ явж байна. Тэрнээс гадна бусад байршлууд дээр зөндөө одоо бид нэр орон сууцнуудыг их энэ бүгдийн цаана бол мэдээж залуучуудыг дэмжих үйл ажиллагаа явж байна. Гол нь бид нэр ажлын байрыг бий болгохтой холбоотой маш чухал асуудал дээр бол энэ түрүүн хэлсэн энэ хэд хэдэн салбарт бид нар анхаарах хэрэгтэй юм байна. За манайх бол нөгөө газар зүйн занглаа бүс нутаг дээр байж байгаа учраас баяжуулах үйлдвэрүүдийг бас байгуулах нь зөв юм байна. Ингэж энэ дэд үтс нөгөө хөгжсөн газараасаа бусад тээвэрлтийг, бусад түгээх энэ ажлуудыг бид нэр бусад нь олборлох, бид нар эндээ баяжуулах ч гэдэг юм. Ийм ажлуудыг орон нутагтаа хийх хэрэгтэй юм байна. Тээвэртэй холбоотой асуудал бол бидний номер 1 асуудал.
За тэгээ сэргээгдэгч хүмүүс түрүүн бас ярьсан. Сэргээгдэгч хүмүүс дээр бол говь өөрөө бүхэлдээ одоо энэ сэргээгдэгч хүмүүсийн том нөөц, салхи болон нарны энэ асуудлууд дээр хөгжлөө чиглүүлж байна. Хөдөө аж ахуйн чиглэл, сая мөн хөдөө аж ахуйн чиглэл дээр одоо энэ би түрүүний яриандаа бол гарсан. Энэ бүхний цаана одоо мэдээж залуучуудыг дэмжих асуудлууд эргэж байгаа. Сая мөнх хойсглон гишүүний үгэн дээрээс гарч байгаа. Аялал жуулчлалын чиглэл бол говь өөрөө тэр чигээрээ аялал жуулчлалын тусгай бүс юм байна. Энэ улс орнуудын сүүлийн чиг хандлага бол энэ говийг, талыг, хээрийг, илүү холыг харах ийм хүсэл их болсон юм байна. Тэр дундаа энэ урд Азийн чиглийн аялагчид бол тийм учраас энэ чиглэл бид нэр хөгжих хэрэгтэй юм байна. Гэдэг ийм байдлаар бол орон нутгийнхаа юуг барьж ажилласан. Яг нь түрүүний яг ярианы таны асуултын гол нь бол одоо тэр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд яг тэр тавьсан мөнгөтэй холбоотой яг тэр говийн бүс дээр хэрэгжсэн зүйл байгаамаа. За Бат Эрдэнэ засаг дараатай баярлалаа. За одоо хааштай төсөв ярьсных би Ганбаатар гишүүнээс дараагийн асуултыг асууя. Төсвийн байнгын орны гишүүн. За тэгээд төсөвтэй холбоотой төвчж болох зардлуудыг төвчих талаар сүүл үед хамгийн их ярьж байгаа. Тэгээд говийн бүсээс сонгогдсон Дорногов аймгийн иргэдийн уралд олон жил ажилласан хүний хувьд бас энэ төсөвтэй холбоотой асуудал төр илүү наривчсан мэдээлэл өгөх болов уу гэж бодоод би одоо энэ жилийн одоо төсөвт эх оны төсөвт мөн суулгаж байгаа залуучуудын хөгжлийг дэмжиж чиглэсэн хичнээн төгрөгийн ямар үйл ажиллагааг бодитоор манай хууль тогтоох байгууллага төлөвлөж байна гэдэг талаар та мэдээлэл өгөхгүй юу? За өдрийн мэнд төргий. Тэгээ яг 9 сарын 1-нд засгийн газар улсын хурлд энэ 26 оны төсөв өргөн барьсан байгаа. За говийн бүсээсээ бол төсвийн байнгын хороонд үндсэндээ ганцаараа ажилладаг. Түүнтэй холбоотой бас энэ говийн бүсэд ер нь ямар чиглэлийн төсвүүд ялангуяа залуучууд чиглэсэн төсөв суучваа гэсэн асуулт байх шиг байна. Тэгэхээр 26 онд говийн бүсэд хэрэгжүүлэх нийт төсвийн одоо улсын төсвөөс хөрөнгө оруулалт бол 573 тэрбум төгрөг байгаа. За үүнийг яг ингээд залуучууд нийт говийн бүсэд л байгаа тэр. Яг хоо залуучууд бол одоо хамгийн гол зүйл бол одоо амьдрах орчин шүү дээ. Ер нь залуу байх ч одоо нэг ажлын байр нэн тэргүүн чухал, дараа нь амьдрах байр нэг орон сууц чухал байдаг. Тийм учраас энэ чиглэл рүү дээрээс нь залуучуудынхаа амьдрах орчин, хүүхэд залуучуудын сурч боловсрох орчин руу нэлээх тодорхой төсвүүд суусан байгаа. За говь сүмбэр дээр бол ер нь хуучин үргэлжлэж исэн төсвүүдийг нь дуусгахыг гэж чиглэж байгаа. За говь сүмбэр дээр нэг 5 дугаар сургууль байгаа, Шивээ говийн сургууль байгаа. За өмнө говь дээр цогцсийн сумын сургууль нэг сургууль нь урчсан, нэг сургууль нь бас хүнд байдалд байгаа, баригдаж дуусаагүй. Цогцсийн сумын сургууль байгаа, Дорногов аймгийн Далан жаргалангийн сургууль байгаа. Яг ингээд би сумаар нь нэрлж чадна. Дээрээс нь залуучуудын амьдрах орчинтой холбоотой усан бассейнууд говь сүмбэр дээр байгаа, дунд говийн сайн цагаан дээр усан бассейн байгаа. Бас заал, спортын заалуудыг ихээр барихад хөрөнгө оруулалт улсын төсвөөс хийгдэж байгаа. За та бүхэнтэй холбоотой бол бас одоо энэ сая яригдж байна. Манай говийн бүсийн нэг онцлог бол бусад аймагуудаас бусад бүсүүдээс хамгийн түрүүнд түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Дорногов аймагт хэрэгжээ явж байгаа. Одоо говь сүмбэрт хэрэгжиж байна. Өмнө говьт хэрэгжээ явж байгаа. Удахгүй дунд говьт хэрэгжих бах. Ингээд залуучууд бол ажлын байрны байх юм бол дараа нь амьдраад, ажиллаад түрээсээ төлөнгөө орон сууцтай болох энэ боломжийг олох чиглэлээр нэлээд төсвүүд суугдсан байгаа. За энэ дээрээс нь энэ түрээсийн орон сууц хэрэгжтэй холбоотой маш олон аймагуд одоо бүх аймагуудаа дулааны станц шугам шүлжээ солих төсвүүдийн улсын төсвүүдээр суусан байгаа. Нийтдээ 573.4 тэрбум төгрөг эх оны 26 оны улсын төсөвт говийн бүсээр суусан байгаа. Баярлалаа. Товч өгөө тодорхой хариуллаа. Тэгээд дараагийн асуултыг би бэлгүүтийн ерөнхийлөгчөөс асуумаар байна. Яг энэ эмзээхийн 2030 гээд одоо стратегийн бодлогын баримтчиг Монголын залуучуудын холбооны хувьд бол бараг хамгийн анхны одоо системтэйгээр төлөвлөсөн стратегийн баримтчиг болоо да. За тэгээд 2024 онд Монгол улсны бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай болоод бүсчилсэн хөгжлийг хэрэгжүүлнэ гэдэг бодлогоо нэг зүгт одоо харж тодорхойлсны үр дүнд энэхүү бодлогын баримтчиг боловсруулагдсан байна. Тэр говийн бүс дээр одоо энэ чуулган бол үргэлжлээд хангай, хойд бүс, төвийн бүс гэд болно. Тэр дундаа говийн бүс дээр эмзээхийн 2030 стратегийн баримтчигт ямар үйл ажиллагааг энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Одоо 1 жилийн хугацаанд гэсэн үг. За баярлалаа. За Монголын залуучуудын холбооны эмзээхийн 2030 гэдэг стратеги төлөвлөгөө бол зөвхөн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө 5 зорилт 13 одоо ажлаас бүрдсэн
За яг тухайчлаад говийн бүсд гэж бол одоо зүйл зал байхгүй. Бүх одоо зорилтууд дандаа ерөнхий. Тэгээ бид ингээ бүсийн чуулган хийгээд аймгийнхаа залуучдын байгууллагуудыг идэвхжүүлээд байгаа нь ямар учиртай вэ гэхээр тэгээ бүсэлсэн байдлаар улс орон хөгжиж байгаа. Тэгэхээр говийн бүсийн 4 аймгийн залуучууд бид хамтдаа асуудлаа яриад бодлогоо гаргаад төлөвлөөд ажиллах ёстой. Тэгээ та бүхэн нэг хэд хэдэн тоо баримт дурдъя. Яг одоогийн байдлаар Монгол улсын за хөө амын насны бүтцийн хувьд говийн бүсэд 15-аас 34 насны 61118 залуу байна. За Монгол улсын залуучуудын хөгжлийн индекс гэдэг дэлхийд даяар залуучдын хөгжлийн индексийг гаргадаг. За Монгол улсын хувьд Монголын залуучууд эрүүл мэндийн хувьд 181 орноос 39-т, боловсролын хувьд 96-т, хөдөлмөр эрхлэлтийн хувьд 173-т, 181 орноос 173-т, нийгмийн болон улс төрийн оролцооны хувьд 24-т, инх тайван байдал, амар амгалан байдлын хувьд 175-т, 181 орноос 175-т, тэгш эрхийн хүрээнд 179-т байж байгаа гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр эдгээр судалгаанууд за мөн одоо Нэгдсэн үндэсний байгууллага доктортой хөгжлийн зорилтууд дээр суурилж энэхүү одоо МЗК 2030 стратеги төлөвлөгөөг баталсан. За энэ одоо стратеги төлөвлөгөө бол цаг хугацаа өнгөрөх тусам хурал одоо уулзалтууд хийгдэх тусам тодорхой сан санаачлагууд гарах тусам өөрчлөгдөж хөгжиж явна. Тэгээд стратеги төлөвлөгөөний одоо 2030 он гэхэд хүрэх гээд байгаа үр дүн юу юм бэ гэхээр за нийт түрүүний дурдсан судалгаанууд байгаа бас өөр одоо судалгааны индексүүд байгаа. Ингээд Монгол улсын залуучууд 2016 оны байдлаар за 181 орноос 71-т ирэмблэгдэж байсан. За бид 2023 онд хамгийн сүүлийн судалгаа гарсан. За 61-т ирэмблэгдэж байгаа. Яг одоо бол. За тэгээ 2030 он гэхэд бид нар эхний 50-д орно гэдэг зорилт байгаа. Залуучдын хөгжлийн индексээр. Тэгэхээр энэ зорилтыг биелүүлэхэд энэ Монголын залуучдын холбооны МЗК 2030 стратеги төлөвлөгөө зориулагдсан чиглэсэн юм а гэж хэлье. За баярлалаа. Билгүүтэй ерөнхийлөгчд баярлалаа. Дээрэс нь НМЗК 2030 баримтчиг залуучдын холбооны вебсайт болон фейсбુક дээр тавигдсан байгаа. Залуучууд маань бас энэ стратегийн баримтчигтэй холбоотой өөрсдийнхөө санал хүсэлтийг өгөхийг хүсэж байвал Mongolian Youth Federation Монголын залуучдын холбоо гэсэн фейсбુક хуудасаар бас нээлттэй хандаж болохоор байгаа. Тэрээс хэлхэн зүйтэй хаа. За дараагийн асуулт нь би Сидарч гишүүнээс юм үргэлжлүүлээд асууя. За говийн одоо бүсдэр бидний номер 1 ярьдаг зүйлс нь эрүүл мэндийн асуудал болчдөг. Яг нөгөө нэг түрүүний ярьдаг устай холбоотой, одоо эдийн засгийн эргэлттэй холбоотой, ажил эрхлэлтэй холбоотойгоор гэтэл манай залуучдын хөгжлийг дэмжих тухай хуульд төрөөс одоо баримтлах залуучуудыг анхаарах чиглэлд боловсрол, эдийн засаг, за хөдөлмөр эрхлэлт, соёл, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд гэсэн юм 7 төрлийг хамардаг юм. Тэгсээр нэ энэ дотроо за шинжлэх ухаанд чиглээд боловсролтой чиглээд тодорхой хэмжээний сургуулиудыг бариад байна. За энэ нь магадгүй боловсролт анхаарч байгаа хэлбэр мөн болоод байна. Гэтэл эрүүл мэндийн чиглэлд энэ чинь бас хүн амын суурь асуудал мөнөөсөө мөн шүү дээ. Тэгээд энэ одоо эрүүл мэндийн асуудал тэр тундаа залуучуудын эрүүл мэндийн асуудал төрөөс баримтлах бодлого өөр ямар байвал оновчтой юм бэ? Энэ нь одоо хууль тогтоогчийн зүгээс бид нар одоо ямар шин шийдлийг эрэлхийлж ажиллаж байна. Та энэ тал дээр мэдээлэл өгөөч. Эрүүл мэндийн асуудал энэ манай монголчуудын хувьд бол үнэхээр толгомцсон асуудал байгаа. Тэгээ бид бол одоо ярьдаг шүү дээ одоо хөдөлмөрлөчөөд тэгээ хөдөлмөрлж олсон бүх юмаа тэрийг одоо эрүүл мэндэд зориулдаг. Тэгэхээр энийг одоо тогтсон монголчуудын дунд нэг хэв маягаа жаахан өөрчлөх ёстой нэг энэ эрүүл мэндийн ойлголт муутайгаас энэ амьдралын хэв маягаа өөрчилж чаддаггүй ийм асуудлуудыг залуучууд та бүхэн маань одоо өөрчлөөч ээ. Та бүгд л өөрчлөнө. Тэгэхээр Монгол улс үнэхээр өргөдөлтэй байгаа шүү дээ. Хорт авдраараа дэлхийд 1 номер. Хорт авдрын улмаас нас баралтаараа дэлхийд 1 номер. 3 сая 500 мянган хүнд ногдох одоо хүн амд ногдох энэ хувь хэмжээгээр 1 номерт явж байгаа.
та бүхэн маань одоо энэ дээр ихийг бодож байгаа хаа. Та бүхэн эргээд гэр бүл рүүгээ анхаар. Гэр бүлээ бод. Хизээ одоо аав ээж нь шинжилгээнд орсон бол, хизээ хайртай гэр бүл чинь одоо шинжилгээнд хамрагдсан бол, жилдээ нэг удаа хамрагдаж байгаа юу? Энийг одоо та бүхэн маань энэ дээр одоо өдөр болгон та бүгд боддог баха. Тэгэхээр нэг асуудал тулгархад бид асар их зардал гаргаж гадагш дотгошоо явдаг. Асар одоо хүнд сэтгэл зүйн хүнд дарамтанд ордог тий. Тэгэхээр бид бол энэ аав ээжээс зайсан энэ сайхан бие эрүүл байлгах талаас нь, орчин тойрныхоо хүмүүсийг эрүүл байлгах талаас нь одоо бид анхаарч ажиллах ёстой. Тэгээд Монгол улсын маань хувьд хавдрын эмнэлэг дүүрэн байна. Хөл гიშих зайгүй байна. Тэгээ хоёрдугаар хавдрын хоёрдугаар эмнэлгийг бид барихаар, Монгол улс барихаар санаачлаад, Монгол улсын ерөнхийлөгч санаачлаад, найрамдал цуслангийн ойролцоо газрыг нь аваад манай говийн бүсээ сонгогдсон гишүүдээс манай мөнх хөсгөлэн гишүүн бас тэр газрын шав тавих дээр нь очиж нийлсэн. Одоо энийг барих мөнгөө Монгол улс босгохоор зэхэж бэлдэж байна. За ингээд тун удахгүй энэ хавдрын хоёрдугаар эмнэлэг байгуулагдах байх. За эмнэлэг хэдийгээр байгуулагдаад байгаа ч гэсэн энэ хувь хүний нийгмийн эрүүл мэндийн салбар гэж байд юм л да. Энд эрүүл мэндийн одоо залуучууд байгаа бол мэдж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн одоо ажил хийдэг хүмүүс энэ дээр маш сайн ажиллах хэрэгтэй байна. Багийн дарганаар маш сайн ажил хийх хэрэгтэй байгаа. Хувь хүмүүс өөрсдөө маш сайн анхаарч ажиллах хэрэгтэй байгаа. За биднээс шалтгааллахгүй юмнууд бас байгаа. Биднээс шалтгааллахгүй юм бол усны чанарын асуудал байгаа. Уул уурхайн тоосчлтын асуудал байгаа. Энд бол тоос харьцангуй гайгүй байх. Одоо яг уул уурхайтай ойролцоо. Жишээ нь одоо шивээ овоогийн уурхайн цасар гэдэвхийн хэмжээ хэд байдгийг. Багнуурын уурхай хамгийн өндөр байдаг. Нүүрсний уурхайн хажууд байгаа хүмүүс бүгд цасар хүнд металлын хордлогоор хордож байдаг. Тэгэхээр одоо Өмнөг аймгийн цогцсой сум байна. 5 толгойн бүлэг орд байдаг. Тэр одоо Монгол улсын төсвийн орлогыг бүрдүүлж байгаа тэр ордын хажууд амьдарч байгаа цогцсой сумын бүх иргэд тоосны аршилтай. Ургийн гажигтай маш их төрөлт нэмэгдэж байна. Хүнд металлын хордлоготой хүүхдүүд тэр чигээрээ байгаа. Тэгэхээр эндээс одоо хооч вэ хэрхэн хамгаалах вэ? Иргэдээ хэрхэн хамгаалах гэдэг талаар бидний одоо төрийн бодлого ингэж явах хэрэгтэй. За дээрэс нь одоо энэ эмнэлгийн ачаал, эрүүл мэндийн салбарын ачааллыг түрүүнд ярьсан. Маш өндөр ачааллтай. Манай говийн бүсийн энэ эрүүл мэндийн байгууллагын ачаал бол маш өндөр байдаг. Тэгэхээр энэ ачааллыг бууруулах, мөн одоо энэ ардын уламжлал анагаах ухааныг оруулж ирэх одоо бидний юу байгаа штэ. Дотрын одоо 3 эмчид үзүүлсэн чинь нэг ханиад хөрчөөд 3 эмчид ингээд үзүүлэхэд 3 өөр төрлийн эм бичиж өгсөн. Өгдөг тий. Тэгэхээр Монгол улсын эрүүл мэндийн салбар одоо нэг учраа олох, чанартай эмүүдийг одоо авчрах, оруулж ирэх, хуурамч эмтэй одоо тэмцэх энэ асуудал дээр хийх ажлууд асар их байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн тухай одоо та бүхэн байнга боддог байх, өөрөөсөө эхэлж байгаа байх, гэрүүлээ бодож байгаа байх, хамт олноо бодож байгаа байх. Тэгэхээр одоо эрүүл мэндийн шинжилгээнд ороогүйгээр одоо тэр хэмжээний зардлаар одоо гадагш дотгошоо явах одоо баар цэнгэний газар орох чинь бол одоо үнэхээр л одоо сонголтын буруу сонголт болчиход байгаа шүү дээ. Тийм учраас бид бүхэн нэгдүгээрт эрүүл байх ёстой, хоёрдугаарт хүсэл эрүүл байж өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлнэ. Энэний төлөө одоо та бүхэн маань хамтран ажиллацгаая. Баярлалаа. За баярлалаа. За энэ панел хэлэлцүүлэхийн дараа залуучуудын хөгжлийн тухай хуулийн шинжилсэн хариулгын сургалт болон залуучуудаас санал авах үйл ажиллагаа явахын түүнтэй холбогдуулаад би мөнх ойсголон гишүүнээс байр суурийн сонсохыг хүсэж байна. За залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлд одоо Монголын одоо залуучуудын төлөөлөл болон төрийн бас байгууллага буюу иргэний нийгмийн байгууллагыг төр өөрөөс сонсно гэдэг залт одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулинд байдаг. Гэтэл та бас өөрөө чуулганы тахимч гэсэн хэлдэг те төр шийдвэр гаргахдаа иргэдийг сонсохгүй байна, иргэний нийгмийн байгууллагуудыг сонсохгүй байна гэдэг. Тэгвэл залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлд
иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөг хэрхэн хангах ёстой юм. За залуучууд өөрсдөө иргэний нийгмийн байгууллага буюу одоо холбоо бол өөрөө бас төрийн бас байгууллагын хэлбэртэй учраас залуучтай холбоогоор дамжуулаад ч юм уу хэрхэн шийдвэр гаргагчдад өргөдөл, гомдол одоо санал хүсэлтэд уламжлах боломжтой гэдгийг. Тэгээд түрүүн бас ингээд сэдвэрч гişүүлж штэ тий. Тэнд оюу толгойд хүн яаж ажилд орохоо мэддэггүй гэдэг шиг одоо хэрхэн уламжлах тэр одоо арга зам шийдлийг нь та бас хэлж өгөхгүй юу? За залуучуудын оролцоог дэмжинэ гэдэг мөртлөө оролцоог нь ерөөсө хаацсан байдаг л да. Тэгэхээр би одоо хурлын гишүүн болохоос өмнө төрийн бас байгууллагынхантай төртэй хамтарч ажиллаж исэн бага сага дуршлагтай одоо хавдрын эмнэлгийн гүйцэтгэлийг барьж исэн элэг шилжүүлэх хагалгааг одоо Монгол улсад хийх нутагшуулах энэ дэрийг дандаа залуучуудтайгаа төрийн бас байгууллагатай тэгээ нөгөө талд нь төртэй ингэж холбож хийж исэн. Тийм учраас манай залуучууд одоо ялангуяа энд байгаа Монголын залуучуудын холбооны энэ гайхалтай түүхийг бид нар бодож явах хэрэгтэй байхгүй юу? Бор өндрийг барьсан, эрдэнтийг барьсан, дархныг бүтээсэн, атар эзэмшсэн те. Тэгэхээр тухайн үед төр засаг залуустайгаа тэгж ажилдаг байжээ. За тэр үл яг нэг нам төр иржсэн он жилүүд. За одоо яаж ажиллах хэрэгтэй вэ гэхээр ерөөсөө төр хувийн хвшлийн түншлэл тэрэн дотроо төрийн бас байгууллага. Тэгээ би сая энэ залуучуудынхаа хуралд ийм саналтай ирсэн байхгүй. Цэнхэр говь гээд говийн бүсийн залуучууд энэ манлайллыг авч яваад говьтой ус татаад аялал жуулчил хөгжүүлээд цөлжилтийн эсрэг үйл ажиллагаа явуулах юм бол бид нар хангаан бүс рүү ч гэсэн орж болж байгаа. Нөгөө бүсүүд хоорондоо интеграцлт орно гэдэг чинь энэ хамтарч ажиллах. Бид нар хинтигээс усаа татна, өөр хангаагаас усаа татна. Тийшээ бас цөлжилттэй бас яг манай говийн шиг ингээд нүүлгэн шилжүүлэлтэнд өртөхөд бэлэн болцсон байгаа байхгүй. Энэ мэтчлэн хамт явах ёстой л доо тэднийхээ үгийг сонсох ёстой. За энийг яаж одоо ингээд зүгээр хитэн залуучууд гадаа гудамжинд байж байгаа төрийн бас байгууллага байгуулад орё гэхээр бүх төр засгийн юм хаалттай байдаг байхгүй. Энийг тухайн орон нутгаас сонгогдсон улсын хурлын гишүүд иргэдийн төлөөллийн хуралдаараа дамжуулаад олгох ёстой юм. Тэр залуучуудтайгаа уулзж явах ёстой. Тэднийг нөгөө сонсож явах ёстой. Тэр чинь л нөгөө төлөөлөл байхгүй юу? Улсын хурлын гишүүдийг дарга гэж аягүй олон жил бодож явсан. Энэ бол биш ээ, энэ бол төлөөлөл юм байна шүү дээ. Тэгэхээр төлөөллөө дамжуулж төр засагтай харьцнаа л гэсэн үг. Энэ дээр бол би аягүй гэрэл гэгээтэй тийм бодож явдаг шүү. Тэгэхээр төлөөллөөрөө л дамжуулна. Тэрийг бид нар сайхан нээж өгөх ёстой. Сая нилээд 7 хууль явсан мөн л иргэдийнхээ үгийг сонсоогүйс. Тэдний төлөөллийг байхгүйс тэл хідэн дарга нар байшин сууж агаад гадаад дотоодоос хүн урьж авчираад гадны туршлагыг хуулаад шууд орчуулад хууль болгоод оруулцдаг. Тэр нь бид нар конофтоод иргэдийн нуруунд дээр тас гэж буудаг. Тэгэхээр энэ дунд л гүүр болж төлөөлөл болж өгөх ёстой. Би энэ говьс эхлээсэ гэж бодож байгаа. Тэр усны том төсөл 20-30 жил яригадад бүтдгүү говийн залуус хийж харуулж болно. Яа гэвэл бид нарт нэгдсэн үндэсний байгууллага гэдэг цөлжилтийн эсрэг COP17 болох гэж байгаа. Энэ боломжийг л алдахгүй урагшаа алхах ёстой. Тэгэхээр говьхон бүсийн гишүүдтэй хамтарч ажиллах ёстой. За мэдээж манай говийн бүсийн залуучууд бас оролцоогоо хангахын нэг хэлбэр нь парламент цэг хэмээн дээр байгаа улсын хурлын гишүүдийн өөрсдийнх нь албан өөрөө одоо хаягаар албан шуудангийн хаягаар захиа бичиж бас болдог шүү. Өргөдөл гомдлыг одоо хянан шийдвэрлэх тухай хуулиар энийг тодорхой хугацаатай заавал энийг шийдвэрлэдэг ийм тогтолцоо механизм байдаг шүү гэдгийг бас би танхим цугласан залуустаа бас мэдээлэл өгөхийг хүсэж байна. За дараагийн асуултыг би Говьсанбор аймгийн засаг дарга Бат Эрдэнэс өргөжлүүлээд асууя. За сүүлийн жилүүдэд бол яг энэ говийн бүс дээр ирж байгаа төсвийн хөрөнгө оруулалт болон одоо төсөв бүрдүүлэх даац бол өөрөө их өндөр байгаа даа. Гэтэл тэр дунд чинь бас түрүүн нээлтийн үгэн дээр ч гэсэн хэлж штэ. Тэгээ Говьсанбор өөрөө аягүй жижиг эдийн засагтай харьцангуй төсөвт ингээд төвлөрүүлдэг одоо мөнгө нь бага учраас эргээд төлөвлөд одоо төсвөлж байгаа хөрөнгө ч гэсэн бага ирж байна. Тэгэхээр энэ бага төсөв дээр жишээ нь те одоо юуг анхааруул зохимжтой, хэрхэн төсвөлүүл зохимжтой ингээд биднэрт одоо бүсийн төлөөлөл улсын хурлын гишүүд ирсэн байгаа учраас та яг бодлогын өөрийнхөө санал одоо залуучуудаа төлөөлөд одоо мэдээж аймаг орон нутгийг толгойлоод явж байгаа хүний хувьд залуучуудтайгаа илүү ойрхон ажиллаж байгаа. Ер нь энэ бүс нутагт залуучууд юу хүсэж байгаа талаар үг дайх бид бүхэнд ийм боломж гарч ийн та энэ боломжоо ашиглаад шийдэл болон саналаа хэлж өгнө. Тэгэхээр сая л Ганбаатар гисэний өвгөн дээр
яг бодож суучлаа. Бид нэр 2 хоногийн өмнө сая Монгол Улсын ерөнхий сайд төсвөө өргөн барьсан. Тэр төслийг харсан. Тэр төсөл дээр яг одоо сая гишүүн манаас хэлчлээ. Ийм ажлууд бол тусцсан байгаа гэдэг. Тэгээ бид нэр энэ одоо яг төсөв дээр анхаарах зүйл бол яг энэ танхимаслаар эхлэх гээд байгаа. Тэгээ энэ танхим энэ боржгин чуулгыг бид нэр одоо шинээр барья гэдэг ингээд сүүлийн 5 дахь жилд ороод ингээд явж байна. Тэгээ одоо Улаанбаатараас Токод ороод ирэхэд нэг барилга дуусаагүй барилга ингээд 5 дахь жил рүүгээ орох гэж байна гişүнэ. Та төсвийн намайг үгдэж хэлээрэй гэсэн учраас энийг өргөхлэй гэж бодож байна. Тэр боржгин чуулгын шинэ барилгын маань дотор интерьерийн 2.9 тэрбум төгрөг хасагдчихээ. Энийг бид нэр одоо дотор интерьергүүгээр одоо энэ дотор цэцлэгүүгээр энэ боржин чуулгын барилга баригдаж дуусна гэсэн ойлголт байхгүй учраас энэ асуудал дээр нэгт анхаарч өгөөсэй гэж бодож байна. За аймгийн төсвийн хувьд бол маш бага, бараг хэлэхэд санаа зовмоор бид манай аймгийн хувьд бол нэг 40 тэрбум төгрөгөнд л үндсэндээ бүх асуудал маань эргэж байгаа. Тэгээ эннийхээ бид нэр 50% нь өөрсдөө олж байгаа. 20 орчим тэрбум төгрөгийг. Тэгээд багш нарынхаа эмч юу цалин хөлс за тэгээд орон нутгийн хөгжлийн сан гэдэг яхаа бид нар 20 тэрбум төгрөгийн дэмжлэг улсаас авч байгаа. Сая нэг чухал юм бас Монгол Улсын засгийн газар иргэдээс энэ төсвийг нээлттэй болгох асуудал дээр одоо цахимаар санал авч байлаа. Би тэрийг одоо бас амигтаа хэрэгжүүлэе гэж бодож байгаа. 15 гэхэд бид нэр одоо энэ дараа оныхоо төсвийн асуудлыг нийт илт тавина. Тэгээд төсвөтэй холбоотой маш их хардлага, сэрдлэг гэдэг юм уу юу гэдэг нь даалгаврын худалдаа авалттай холбоотой ч гэдэг юм уу. Энэ төсөвт суулгаж байгаа ажлууд дээр хүмүүс их анхаардаг учраас энийг нээлттэй болгоё. Бүгдийг иргэдээсээ сонсъё. Асууя. Дунд нь хэлцүүлье. Иргэд маань шүүмжилж байгаа хэрнээ эсэргээрээ нөгөө талдаа зарим тохиолдолд их итэх муутай ханддаг. Он гарсны дараа анхаарах биш. Одоо агентлагийнхаа дарга нарт хүртэл хэлж байгаа. Одоо би улсын төсөв өргөн барьсантай холбоотойгоор бүх агентлагийн дарганыг холбогдох дээд газрууд руугаа, яамдууд руугаа холбогдож ажиллаа. Жишээлбэл цагдаагийн ерөнхий газар дээр тэдэн тэрбум төгрөг, 29 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэнэ гэдэг ерөнхийд нь тавьсан ингээд бүх агентлагууд дээр байж байна. Эндээс одоо агентлагийн дарга нар маань ажиллах хэрэгтэй. Дарга болох гээд ингээд зүтгээд байх нь чухал биш. Дарга болсныхаа дараах хариуцлага өөрөх нь чухлаа гэдэг одоо энэ агентлагийн дарга нарыг бүгдийг явуулах гэж байна. Яваад олж ирэх ёстой юмуд олж ир. Энд болохгүй байгаа юм зөндөө байна. Бид нэр өнөөдөр эндээс болж байгааг нь ярьж байгаа бол болохгүй байгаа юм маш их байна. Үйлдвэр үйлчлэгээ бүх юм биднэрт дутагдж байна. Байр орон сууц дутагдж байна. Дэд үтс дутагдж байна. Бид нэр төмөр замтай холбоотой маш чухал шийдвэрүүдийг сүүлийн 10 жил хөөцөлж байна. Төмөр замд хариалагддаг гэсэн бүх зуухнууд орон нутгийн мэдэлд авцсан. Үнэхээр сайн ямар ч асуудалгүй зуухнууд байгаа гэл ингээд бодоод биднэрт хүлээлгэж өгсөн. Задлаад нэг зуух нь үтсэн чинь бүгдээрээ ингээд шүүрэн шанах шиг болсон. Ийм зуухыг бид нар хүлээж авч байна. Говьсөнбөр аймаг үндсэндээ 2025-аас 26-нд шилжих өвөл бол маш хүнд болох ийм прогнозтой байгаа. Гэхдээ бид нар бол давж чадна, амжилттай давчна байх гэж бодож байна. Цаг болсон гэж анхааруулж. За баярлалаа. За Бат Эрдэнэ дартай баярлалаа. Тэгэд Говьсөнбөр аймгийн хувьд бол залуучуудтайгаа харьцангуй ойрхон байх боломжтой бас өөрөө залуу засаг дарга учраас залуучдын хөгжлийн чиглэлд бас цаашаа анхаарч ажилласаа гэж миний зүгээс бас би өөрөө залуу хүний хувьд нийт одоо залуучуудын өмнөөс хүсмээр байна. За тэгээд панел хэлэлцүүлгийнхаа одоо сүүлийн асуултыг би Ганбатар гишүүнээс асуучих. За цаашид ер нь улсын төсөвтийн залуусд чиглэсэн үйл ажиллагаанд эрүүл мэнд боловсрол шинжлэх ухаан тэ одоо аль салбарт төлхөө одоо хөрөнгө мөнгө төсвөлж гин. Заавал тоод урдах гэхээсээ илүү яг төсвийн зөв одоо зохистой хуваарлтын чиглэлд та гишүүний хувьд ямар саналтай байдаг вэ? Тэгэхээр сая дөнгөж сая манай Говьсөнбөр аймгийн засаг дарга Бат Эрдэнэ одоо энэ боржгин чуулгатай холбоотой тий тэр барилгыг нөгөө гүйцээх тий үндсэндээ одоо тэр төсөвдөр анхаарч өгөөч гэж ярьж байна. Гэтэл бид нар энэ жилийн улсын төсөвдөр бид нар ямар зарчим төсвийн байнгын хороо баримталж байгаа гэхээр нэн тэргуунд эрүүл мэндийн салбарууд, хоёрт нь боловсролын салбарын дутуу үргэлжлэж байгаа төсвүүдийг хэдийгээр улсын төсөв хүнд байгаа ч гэсэн үүнийгээ үргэлжлүүлээд явнаа, боломжтойг нь дуусгана гэж байгаа.
засгийн газрын тэргүүний байр суурь бол одоо соёлын төвүүд болоод энэ сая өөрөө бас Зандан Шатар сайд бас байр суурь хэлчихлээ шүү дээ. Соёлын төв гэдэг одоо сумдын соёлын төвийн тухай ярьж байгаа шүү. Нэг сардаа ганц 2 хүн цугладаг соёлын төвүүдийг санхүүжлэхээс илүү жоохон байгаа санхүүгийнхээ нөөцийг зөв зарцуулъя гэж их хурл болоод улсын хурлын төсвийн байнгын хороо яг энэ дээр бас санал нэг байгаа. Яг хоо үргэлжлээд дутуу байгаа төслүүдээ бол гүйцэн. Гэхдээ ямар ч улс бай нэг жоохон байгаа санхүүгийнхээ нөөцийг зөв зарцуулах тухай ойлголт өгдөг. Манай төсвийн байнгын хорооны баримталж байгаа зарчим бол тийм ээ. Асуултын агуулга бол залуучууд руу чиглэсэн ямар бодлого явах вэ гэж. Тэгэхээр залуучууд та бүхэн улс орныг ерөөсөө хоёрхан гол механизмаар удирддаг. Нэгдүгээрт нь мөнгөний бодлогоор, хоёрдугаарт нь төсвийн бодлогоор. Мэдээж миний хувьд бол төсвийн бодлогын чиглэл руугаа нэлээд төлхөө ярих хэвээр. Та бүхэн одоо энэ улсын хурл төсөв хэлцэж байгаа үе дээр тэр иргэний олон нийтийн оролцооны хэсэг дээр их сайн оролцох хэрэгтэй. Өөрөөсөө дуу хоолойгоо болох хэрэгтэй. Мэдээж бидний баримталж байгаа гол бичиг баримтууд юу гэхээр залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль байгаа. Энэ хуулийн хүрээнд тэр миний хэлсэн нөгөө 5 гол зүйл тэр хуулийн чинь гол агуулга байгаа шүү дээ. Тийм ээ, хувь хүнийг дэмжих, эрүүл мэнд, боловсрол, тэгээд тавтай амьдрах бололцоо гэд энэ чиглэл рүү бид нар бол хамгийн их төсвийнхөө бодлогыг чиглүүлж ажиллаж байгаа гэдгийг хэлье. За мэдээж тухайн төсвийн бодлогыг зангидахад манай залуучуудаас саналаа нээлттэйгээр төсвийн тухай хууль өргөн баригдах үедээс өгөх боломжтой байдаг шүү. Одоо л харьцангуй одоо цахим орчинд нэг хурлын тамгын газар, засгийн газрын хэрэг эрхлэх газрууд бас мэдээлэл хүлээн авдаг болсон. Парламент цэг имэн болон за босод холбогдох одоо шуудангийн хаягуудаар биднээс саналаа нээлттэй өгөх боломж нь байдаг шүү гэдэгээс би давтан хэлмээр байна. Яг гэвэл биднэрт арга зам нь чухал, шийдэл нь чухал. Асуудлыг бол хэн болгон тодорхойлж чаддаг. Тэгээд одоо өнөөдрийн панел хэлэлцүүлгийг нийтэд нь дүгнээд яг гэвэл бид бүхний өнөөдрийн панел хэлэлцүүлэг бүтэн бичигдээд энэ бол залуучуудын холбоонд архивлагдана, дараа нь протокололж залуучуудын холбооны дараа жилийнх нь өөрөө үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусах учраас энэ бол маш чухал панел хэлэлцүүлэг боллоо гэж миний зүгээс харж байна. Тэгээд билгүүтийн ерөнхийлөгч өнөөдрийн та панел хэлэлцүүлгийг дүгнэж ер нь цааш хийх ажлаа маш бодитойгоор товчоор 3 ерөнхий чухал санааг онцолж дүгнэж өгнө. За, юуны өмнө говийн бүсийн чуулганд оролцож байгаа 4 аймгийнхаа залуучуудаа баярлалаа. За, мөн одоо хууль тогтоох байгууллагын төлөөлөл эрхэм 3 улсын их хурлын гишүүндээ баярлалаа. Засгийн газрын төлөөлөл засаг даргатаа баярлалаа. Бид хамтдаа уулзаж өөрөлдөх юм бол залуучуудын санал санаачлагыг, залуучуудын асуудлыг шийдвэр гаргах, төвшөнд гаргах, хүргэх ийм одоо үндсэн зорилготой. За, энэ зорилгоо хүрээнд бас одоо бүсийн чуулганыхаа арга хэмжээндээр эрхэм зочдойгоо урьж оролцуулж хилцүүлгүүдийг хийж байгаамаа. Тэгээд 3 чухал ажлыг дурдаарч гэж байна. Тэрний өмнө бас давчхан нэг мэдээлэл өгье. Монголын залуучдын одоо байгууллага бол холбоо бол Тримс байгууллага. Нөгөө талд нь төрөөс бас залуучуудын асуудлыг, залуучуудын бодлогыг, за мөн одоо залуучдын хөгжлийг дэмжих тухай хуулиар дамжуулж төрөөс залуучуудыг дэмждэг тогтолцоо байгаа. За тэгээд 2017 онд одоо энэ яригдаад байгаа залуучдын хөгжлийг дэмжих тухай хууль анх батлагдсан. За одоо энэ намрын чуулганаар залуучдын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинжилсэн найруулга орохоор бэлтгэж байгаа. За тийм учраас та бүхэн маань залуучдын холбоондоо цаасаар, имэйлээр, одоо вебсайтаар дамжуулаад мөн одоо аймгийнхаа залуучдын холбооны удирдлагуудад санал дэвшүүлэх, санаачлаг гаргахын бүрэн боломжтой байгаа шүү. Бид бүсийн чуулганууд дууссаны дараа 7 бүсээс цугласан нийт одоо хуулийн шинжилсэн найруулгад оруулах саналыг нэгтгэж за хуулийн ажлын хэсэгт өгнө. За мөн Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого алсын хараа 2050 хөтөлбөр дээр залуучуудтай холбоотой 6 заалт. За Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн хөтөлбөр дээр 3 заалт. Засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт залуучуудтай холбоотой 6 заалт байдаг. За Монголын залуучдын холбооны вебсайтн дээр нээлттэй 50. Тэгэхээр эдгээр заалтуудад бас та бүхэн санал гаргаж санаачлага төвшүүлэх ёстой. За гол асуултанд хариулъя. Монголын залуучдын холбоо түрүүн би бас үгэндээ дурдсан. Бид нээлттэй болсон, олуулаа болсон, одоо бүр олуулаа болно. Яг тэгэхээр залуучууд бид нэгдэж, дуу хоолойгоо хүргэж, нийгмийн амьдралд оролцож явахгүй бол нийгэм үргэлж хар бараан, сөрөг асуудлуудаар дүүрдэг. Тэгээ өнөөдөр надаар хэлэлтгүй бид нар ямар нийгэмд амьдарч байгаагаа бүгдээрээ мэдж байгаа. Тийм учраас бидний оролцоо
Тэр дотор ялангуяа залуучуудын нэгдмэл оролцоо гэдэг маш чухал. Тийм болохоор Монголын залуучуудын холбоо бүх шатанда нээлттэйгээр хуралддаг, ярилцдаг, шийдвэрээ хамтарч гаргадаг, төлөвлөдөг, түүнийг хэрэгжүүлдэг болж байгаа. Тийм учраас Монголын залуучуудын холбоо нээлттэй болж байгаа. За хоёрдугаарт нь түрүүн бас дурдсан энэ нэмзээхээ 2030 эсрэг төлөвлөгөөний үндсэн зорилго нь доктортой хөгжлийн зорилтын хүрээнд дэлхийн одоо манлайлагч залуучуудыг бэлдэж гаргая, төрүүлье гэдэг ийм зарчим байгаа. За энэ юу гэсэн үг гэхээр Монголын залуучдын байгууллага, Аз ТV ууган залуучдын байгууллага, за дэлхийн залуучдын ассамблеийн Аз нам хөндлөн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр одоо Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч ажиллаж байсан. Азийн залуучдын зөвлөлийн эрхийн нарийн бичгийн дарга дэд ерөнхийлөгчөөр мөн одоо ажиллаж байсан. Бид нар бүс нутгийн болоод дэлхийн залуучуудтай энэ тэнцээ өрсөлддөг, илүү одоо манлайлдаг, удирддаг, туршлагаа хуваалцдаг ийм байгууллага. Энийг улам одоо өргөжүүлж за эх хонд одоо зохион байгуулагдах ВЭЙ буюу Дэлхийн залуучдын ассамблеийн одоо ерөнхийлөгчийн сонгуул миний бие албан ёсоор нэр дэвшгээр бэлдэж байгаа. Одоо олон улсын залуучуудтай харилцаж туршлага хуваалцах одоо юм хоёрдугаар ажил байгаа. За гуравдугаарт нь Монголын залуучдын байгууллага өнгөрсөн цаг хугацаанд одоо асар их өртөө болсон. За өөрөө төлж дуусгах нь за мөн одоо тодорхой санхүүжилтүүд, тодорхой шин залуучууд руу нийгэм рүү чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санаачилж хэрэгжүүлнэ. За ирэх бүтэн 1 жилийн хугацаанд бол бид энэ залуучуудад тулгамдаад байгаа төрөл бүрийн донтолтын асуудал дээр маш том төсөл хөтөлбөр санаачилж нийгэмд нөлөөллийн ажил хийхээр бэлдэж байна. Дэлгэцний донтолт за мэдээж одоо арх хар тамхи согтууруулах одоо бодис сэтгцэд нөлөөлөх бодис за мөн одоо захин мөрөдөө тоглоом хэмжлээ ингээд маш олон төрлийн зүйлд залуучууд донтож за тэр нь дараачийн нийгмийн болоод хувийн одоо цөрөг олон асуудлуудыг үүсгэж байгаа. За ингээд овчхон эдгээр 3 ажил дээр анхаарч ажиллаж байгаа. За мөн одоо салбар холбоодууд маань нийт 120 гаруй салбар холбоо байгаа. Эдгээр холбоодууд маань өөрсдийнхөө санаачлагаар нийгэмд болон залуучууд руу хандсан олон талд төсөл хөтөлбөр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. За баярлалаа. За маш их баярлалаа. Өнөөдрийн панел хэлэлцүүлгийн үр дүнд залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинжилсэн найруулгад тусах юм. За дээрэс нь энэхүү панел хэлэлцүүлгийн үр дүнг Монголын залуучдын холбоо 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган архивлаж за энэхүү панел хэлэлцүүлэг мөн өөрөө бие даасан контент болж гарах юм аа. Тэгээд нийт панелистуудаа улсын хурлын гишүүдтэй, засаг дарга Бат Эрдэнэтэй, Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч Билгүүтэй та бүхэндээ маш их баярлалаа. Нийт сонсогчдод бас баярлалаа.